Улаанбаатар хотын агарын бохирдлыг бууруулах нэг шийдэл нь янданг цөөлөх. Тэгвэл Чингэлтэй дүүрэг пассив барилгын хүрээлэнтэй хамтран нарны эрчим хүчээр дулаанаа шийдсэн CT гэр барьсан байна. За пассив аргыг ашиглаж барьсан энэ гэр нь зуухгүй, тээнгүй, утаа гаргахгүй гэдгээрээ тав талтай. За мөн эрчим хүчний хэрэглээг 5 дахин хэмнэх юм а. Пассив аргаар буюу дулаан алдагдaltaгүй барьсан CT гэр концепцийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Энэ нь дулаан алдагдaltaгүй эрчим хүчний хэрэглээг эрс багасгасан технологиудын нийлбэр туршилт гэдгийг онцолж байлаа. Өнгөрсөн жилэл гэхэд 10 орчим гэрийг энэ байдлаар дулаалжээ. Нэг гэрийг дулаалах өртгөх нь 5 сая төгрөг болдог байна. Үүнээс гадна хашааг нарны эрчим хүчний автангаар шийдсэн энгийн хашаанаас хэмт туссан байна. Энийг ашиглаад бид нэр эхлээд хамгийн нэгдүгürt бид нар яаж ихээр хэрэглээний эрчим хүчийг ямар ч байсан тасалбаргүй авчаа. Энэ дээр бол хоол цаа хийх, гэр дотор одоо цахилгаан хэрэгслүүдийг ажилуулах, хөргөгч угаалгын машин ажилуулах хэмжээний бага зэргийн жижиг хэвтэр эрчим хүчний систем тавьж та. Нарны эрчим хүч. Үлдсэн энерги яаж ихээр 100-ны одоо 40-50% нь яаж ихээр шалны халаалт руу орчих. Энэ шал маань өөрөө дулааны нөөцлөр гэсэн. Энэ өөрөө ханан пишин маягийн одоо бид нар чинь зуух түлээд ханан пишинд ингээд дулаанаа барьж үлддэг шүү дээ. Тэр аргыг одоо өдрийн цагаар нарны эрчим хүчийг ашиглаад шаланд ороо хураагаар хийчихсэн гэсэн дулааны нөөцлөр. Тэр нөөцлөр маань хангалттай 24 цагийн хугацаанд дулаанаа барих юм чадaltaй. Нарны эрчим хүчээр шалны халаалтыг шийдснээр системд өгч байгаа эрчим хүч нь 60%. Үлдсэн эрчим хүчийг нөөцлөх эргээд улсад зарах боломжтой гэдгийг онцолж байлаа. Мөн гэрийн агааржуулагчийн системийг ч хямд төсөр аргаар шийдсэн байна. Энэ чинь нөгөө гадаад юу яадаг штэ. Гадны очны агаарыг шүүгээд буцааж оруулж ирэхдээ нөгөө дотор агаарынхаа дулаанаар өөрөөр нь бүлээсгдэг юм төхөөрөмж. Тэгэхээр ерөөсө эрчим хүчний зарцуулалт маш багтаа. Нэг лед гэрлэнээс жоохон юм тугаар ажиллана. Тэгсэн мөртлөө дотор одоо 3-4 хүний цэвэр агаарыг бүрэн хангах юм хэмжээний агаар сэлгэлтийн төхөөрөмж Зендер Монголиа гэж компаниас нийлүүлсэн байгаа. Тэгээ энэ төхөөрөмжийг ашиглаад бид нар дотор агарын чанарыг бол байнгын одоо цэвэр агаартай байлгах юм төсөл бүрдэж байна гэсэн. Мөн Монгол гэрт амьдрахад ариун цэврийн байгууламж гадаа байдаг нь хүндрэлтэй байдаг. Тэгвэл Монгол гэрт хэрэглэх ариун цэврийн суулдуурыг туршиж байна. Энэ суулдуур нь саарл усыг дахин ашиглаж маш бага ус зарцуулан бохирыг гадагшлуулахаараа давуу талтай юм а. Ийм бага усаар нэг хүний бохирын асуудлыг шийдээд тэр нь өөрөө хөрс бохирдуулахгүй, орчин бохирдуулахгүй, үнэр танаар гарахгүй ийм шийдэл байгаад. Тэгээ энийг бид нар одоо энэ жил туршиж байна. Энэ хэрэг боломжтой болох юм бол энэ бас нэг тийм гаргалгаа байжуулах. Иргэд CT гэрийн дулаалгын системтэй 5 бодолд очинд танилцах боломжтой юм а.